За сайн байцгаана эрхэм мэд үзэгчдээ түлхүүр үг нэвтрүүлгийн маань ээлж дугаар эхэлж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Яналайн, хоёулын хавтан, хоёулын рэк. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт улсын их хурлын гишүүн Сүхбаатарын Эрдэнэ болд оригдгээд байна. За сайн байна уу? Сайн байна. За манай түлхүүр үг нэвтрүүлэлд оролцож байгаа зочин маань өөрөө түлхүүр үгээ сонгодог. 6 түлхүүр үг сонгодог. Таны ирүүлсэн энэ 6 үгийн хамгийн ихнийх нь сансар гэсэн үг байна. Тэгэхээр энэ үгийг манай үзэгчид, уншигчид бас яагаад энэгээр эхлэх болов гэж их гайхаж магадгүй. Тэгэхээр ер нь таны одоо эхлүүлж байсан одоо энэ Марс төсөл энтэй холбоотой та энэ үгийг оруулж ирсэн байх гэж бодож байна. За энэ одоо Марсын маань ажил хэр зэрэг явж байна вэ? Америкийн одоо NASA энтертэй холбогдоод нэлээд их нааштай мэдээ сонсогдож байна гэж дуулцсан. Тэр ажил маань нэр нь яаж юм? Тэг ер нь бол удирдахал болгоод хэлэхэд Монголын ард түмэн тэр тусмаа манай бичгийн их хүмүүс дийлэнх нь бол энэ сансар окторгуй хорвоо ертөнцийн талаарх асар гүн гүнзгий ойлголттой байсан юм байна лээ. Цаг явах тусам үнэ нь бол тодорч байгаа. За ганцхан жишээ хэлэхэд одоо 1931 онд бичгийн хүн Дашторжийн нацагдорж байгаа. 25 настай байхдаа од хэмээх шүлэг бичиж ирсэн. Тэгээ энэ шүлгийг мэдэхгүй монгол хүн гэж байхгүй шүү дээ. Тэгээд энэ шүлгэн дээр нь бол нэг талаасаа шүлэг юм шиг боловч нөгөө талаасаа хүн төрлөختний ирмэлзлэлийг тухайн үед талын Монголоос сэхэтэн хүн яаж яруу тансаг бөгөөд орчин үед шинжлэх ухааны асар том үүд хаалгыг татаж тэр одоо шүлгийг бүтээж ирсэн бэ гэдэг нь харагддаг л да. Тэгээд Монголын говь бол өөрөө дэлхий дээр байгаа 24 цөлөөс хамгийн хүйтэн бөгөөд хамгийн халуун. Тэгээд бид бас энэ одоо энэ айс 90 цаг маань өөрөө сансрын ирэмгүй. Одоо ганцхан жишээ дурдахад 2050 он гэхэд буюу одоо нэг 24 жил хагасны дараа дэлхийн эдийн засаг бол 250 их 80 долларт хүрнэ гэж тооцож байгаа юм. Ковидын үед бол дэлхийн эдийн засаг нэг 88 их 80 доллартай байсан. Тэгээ энэ гол хурцсуур бол ерөөсөө сансрын эдийн засаг. Одоо бидний энэ хэрэглээд байгаа хиймэл оюун, бүтээмэл оюун ч гэдэг юм уу. Энэ бүх зүйл бол хурдтгал нь бол ерөөсөө сансрын эдийн засгаар явж байгаа. Ингэхээр бол хааштай бол хүн төрлөختөн энэ пуужингийн технологи ч юм уу энэ шинжлэх ухааны хувьд бол маш өсрөнгөө хөгжиж байгаа. Нөгөө талаараа бас өөр гариг иргэсийг хүн төрлөختийн эзэмшгийн зэрэгцээгээр тухайн гариг иргэсээр яаж одоо хүмүүсийг дасгах уу, суурьшуулах уу гэдэг асуудал маш том асуулт болсон. Тэгээ Монголын говьд энэ одоо жишээ нь Марс гаригийг эзэмших хүн төрлөختний хүсэл тэмүүллийн холбоос болох шинжлэх ухааны хамтын ажиллагааны талбар болох боломж манай улсад байна гэж үзээд бид энэ төслийг санаачлаад одоо 6 дахь жилдээ судалгаа шинжилгээний ажил их амжилттай явж байгаа. Зөвхөн NASA төдийгүй нийтдээ дэлхийн 21 байгууллагын одоо хамтын ажиллагааны хүрээнд манай төсөл дэмжигдэж явж байгаа. Одоо бол яг ингээд одоо сансрын өмсгөл, сансрын сууц, за дээрээс нь сансрын машин механизмын одоо тэр наривчлсан судалгаан дээр энэ төсөл маань явагдаж байгаа. Та нэг үе бодвол бас Монголд ийм боломж байгаа юм байна гэдэг нь шинжлэх ухааны төвшөнд нотлогдсон. Одоо судалгааны шатандаа бол их амжилттай урагштай явж байгаа. Бид бас баггүй хэмжээний санхүүжилтийг босгоод энэ төрлийн одоо ингийн хэлгээр бол нөгөө техник эдийн засгийн үндэслэл буюу төсөл хэрэгжих шаардлагатай судалгааг нэг амжилттай хэрэгжүүлээд хийгээд явж байгаа. Одоо наривчлсан судалгаанууд нь хийгдээд явж байгаа. Тийм байгаа. Тэгэхээр ер нь бол монгол хүний сансар окторгуйг эзэмшихийн ирмэлцэл нь бол хэдэн 10 жил биш хэдэн мянганаар өртөлж байгаа. Одоо манай их хаан Хувлын хааны одоо одон орныг судлах одоо төвийг байгуулж ирсэн. За мөн одоо манай Үлзийт хаан, Үлэгбэх хаан тийм ээ Төмөр хааны үеийн одоо ойрхот орондод бүтээж ирсэн томоохон судалгааны орчин үеийн хэллэгээр бол одоо лаборатори маягийн. Дээрэс нь одоо манай Монголын цурхаа бол бас их том Аз дотроо бие даасан том судлагдсан гэж ойлгож болно. Тэр утгаараа энэ хот иргэсийг судлах, хот иргэсийн тохиол, байрлал, тэр нь хүмүүсийн хувь тавиланд яаж нөлөөлж байгааг бас ингэж тандан судлах гэдэг ингээд нэг талаасаа шинжлэх ухаан, нөгөө талаасаа бас энэ монголчуудын соёл, нүүдэлчдийн амьдралтай нь бас уялдан гарсан юм судлагдах хүмүүс байгаа юм. Тэгээ тэр утгаараа бол энэ бол цоошин
харийн сэдэв биш. Монголчуудын ерөөсөө ясанд нь цуснд нь соёлонд нь байсан тийм л зүйл. Тэгээд ерөнхийдөө амжилттай явж байгаа гэж ойлгож байна. Тэр үтгий хэл бараг тэр Марс гарагт аялах багийн гишүүд нь тодорч байгаа өнтер дуулдаад байсан шүү. Тий яг одоогийн энэ шинжлэх ухааны одоо ололтоор болвол нэг 8 орчим сар ангар гарагийг дэлхийдээ хамгийн ойртсон тэр тохиол дээр нь явах боломжтой байгаа л да, 54.6 сая километр. Тэгэхээр яг монголчуудын хувьд бол бид 2 жилийн өмнө НАСА-тай хамтраад Америкийн Марс нийгэмлэгтэй, дэлхийн Марс нийгэмлэгтэй хамтраад гүн хөлдөөж хатаасан 30 жил хадгалах боломжтой хүнсийг Монгол малын мах, Монгол улсын одоо хөрсөн нургасан одоо ногоонуудаар хийж чадсан байгаа. Нийтдээ 72 нэр төрлийн хүнсийг бас амжилттай туршилсан. Тэгэхээр үндсэндээ зүгээр одоо монгол хүн илүү төсвөр төвчээртэй нүүдлийн соёл иргэншилд одоо хит халуунд одоо дасан цогцох чадвартайгаас гадна Монголын нутаг дээр байгаа энэ одоо мал түүний ашиг шимээс гарч байгаа бүтээгдэхүүн, дээрэс нь Монгол хөрсөнд ургаж байгаа ногоо эдгээр чи өөрөө бусад улсаас илүү их өрсөлдөх чадвартай, илүү их өндөр ашиг шимтэй, илүү их одоо амин дэмнэлэг чанар өндөр байгаа юм л да. Тэр яг энэ бол бид нар ингээд байнга л уулуурхаа ирдэг эдийн засгийн 90% нь алт зэс нөөц төмрийн хөдөр гэдэг нэг 4 бүтээгдэхүүнээр хэмжигдэж штэ. Тэгэхээр яг монголчууд бол бас нэг шинжлэх ухааны талбарт өрсөлдөх чадвартай тусгай сонирхолтой аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүнийг хөгжүүлэх боломжтой юм байна л гэдэг агуулгаар энэ төсөл хийгдэж явж байгаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Пеналайн, Гоёлын хавтан, Гоёлын рек. За таны дараагийн ирүүлсэн түлхүүр үг нь уламжлал гэсэн үг байна. Тэр та бас түрүү яриантай энэ уламжлалын талаарх зүйлийг сансартай холбож нэлээ төхүүлчих шиг боллоо. За нөгөө талдаа та бол нэг ярилцлагандаа хэлж ирсэн. Би бол одоо ахмад дээд үеийнхээ загснаар их хурлын чуулганд бол хүндэтгэлтэй хандаж байнга үндэсний хувцастайгаа сууж байна гэж. Энэ бол бас энэ уламжлалын нэг хэлбэр баг. Нөгөө талдаа ер нь энэ уламжлал гэдгийг та яг үгийг сонгохдоо яг аль агуулгыг илүү түлхүү барьж сонгосон байна. Яг зөвхөн эх орондоо ингээд байгаад байгаа хүний хувьд бол нэг харах өнцөг өөр гэж магадгүй. Дэлхийн олон газараар явж үзэж сонирхож судалж дэлхийн олон орны соёлыг танин мэдэх тусмаа бид чинь хаанаас эхлэлтэй, ямар онцлогтой, ямар соёл уламжлалтай, ямар бахархалтай ард түмэн юм бэ гэдэг бол их илүү тод том руу харагддгаа гэж би боддог л доо. Одоо ингээд Чингис хаан нуус товчоо гэд эртний туйс гэх юм уу энэ бүтээлүүдийг уншихлаар зөвхөн өнгөрсөн цагийн асуудал ерөөсөө бол биш. Тухайн үедээ л хамгийн дэвшилттэй тийм сэтгэл зүйтэй одоо ард түмэн байжээ гэж тэ. Эмэгтэй эрэгтэй хүмүүсийн тэгш хэрхээ асуудлагч тэр. За тэгээд одоо хончин хургчин одоо адуучин ялгаа байхгүй орчин үеийн хэллэгээр бол эрдэм чадлыг нь үнэлж дэвшүүлдэг байсан чадварч гэдэг юм уу. Дээрэс нь бол дайсан гэхээс илүүтэйгээр тэр хүний авьяас бэлэг үнэн сэтгэл баатарлаг чанарыг нь үнэлж дэвшүүлдэг байсан ч гэдэг юм уу. Энэ бүх зүйл бол тухайн үедээ одоо хамгийн орчин үеийн зүйл байсан. Тэгэхээр уламжил гэдэг зүйл бол үгийн язгуур нь бол одоо уламжил ах уу. Уламжилал одоо монгол үгээр хэлэхэд тийм ээ. Тэгэхээр энэ уламжлал гэдэг бол тасралтгүйгээр залгамжлах гэсэн агуулгыг илтгэж байгаа. Нөгөө талаасаа өвөг дээдсийн буюу өнгөрсөн үеийн тэр түүхийн тусгал хүндрэлтний түүхэнд бүтээсэн тэр өвийг судлахтун бас давхар орж ирж байгаа. Тэгэхээр энэ бол одоо энэ түлхүүр гэдэг шиг хамгийн ихний түлхүүр бол хэлэн дээр суурилж байгаа. Монгол хэлэн дээр. Монгол хэлийг одоо нөхцөлдүүлж байгаа зүйлс бол нэгдүгээрт бол монгол ах уй бол зайлшгүй. Одоо бид нар бол одоо ногт чөдөр богцооч гэдэг юм уу, одоо ганцах гэдэг юм уу. За одоо эртний одоо 7-800 жилийн өмнөх баатруудын өмсгөл соновторч гэдэг юм уу. Тэр одоо элд чадны одоо хиллэгүүд тийм үү. Тэр одоо тоног тэр болгон хэрэглэхгүй байгаа шүү дээ. Тэр энэ ах уй хумигдахлаар уг дахиад дагаад ширээгээ явчихдаг. Тэр ах уй бол нэгдүгээрт бол яг тэр үндэсний онцлог уламжлалыг нөхцөлдүүлж байгаа зүйл байдаг. Ахуйгаа дагаад энэ яаж юм гэхээр тэр үндэсний онцлог буюу соёлыг бий бүтээж байгаа. Тэр соёлоос юу үүсэж байна гэхээр бахархал үүсэж байгаа. Энэ бахархлын ондоош нь өөрөө тухайн үндэсний сэтгэлгээний одоо өвөрмөс байдлыг. За ингээд сэтгэлгээний энэ одоо бий даасан өвөрмөс байдал нь болохоор тухайн үндэсний оршин тогтнохоос өөр болж байгаа. Тэгэхээр энэ уламжлал гэдэг зүйл бол энэ бүхнийг агуулсан
бүх одоо элемент гэж хэлж болох зүйлүүд нь бүх хэмжигдэх хүнд байдаг зүйл л дээ. Тэгэхээр хаанаас юу эхэлж байгаа гэхээр ерөөсөө хэлнээс эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар ер нь бол ингээд эдийн засаг, шинэ хууль, маш олон одоо ингээд олон улсад өрсөлдөх чадвараа хэмжиж болох авч гол зүйл бол эхлэлний дархлаа асар чухал юм а гэж. Тэгээ энэ ингээд эхлэлний дархлаа нь тухайн үндэсний оюун санааны бие даасан байдал, цаашлаад тэр тусгаар тогтнолын төлөө их хуранч иргэдтэй байх гэдэг энэ олон чанаруудыг суурилж байгаа. Тэр утгаараа бол уламжил гэдэг бол бидний хувьд асар чухал. Ричард Милхаус Никсон Америкийн ерөнхийлөгч цагаан хэрмэн дээр очичоод агуу их түүхтэй ард түмнийг агуу хэрэгдэх хүлээж таарна гэж хэлсэн байдаг. Тэгэхээр үндсэндээ бол монголчуудын хувьд бол энэ агуу их түүхийн гэрэлгээгээ энд байгаа зүгээр одоо нэг тийм бардамнал биш, жинхнээсээ бахархах тэр их оронж үзлийг бид нэр зөв бөгөөд амьдаар нь ингээ халуунаар нь авч явж чадах юм бол энэ уламжлал маань амьд байна л гэсэн үг л дээ. Тэгэхгүй одоо ингээ хилээ гээгээд үндэсний босоо бичгээ орхиод ч гэдэг юм уу ингээд зулгуудад явах юм бол монгол үгээр бол одоо зуугуулшна гэсэн үг. Зэрлэгшнэ гэсэн үг шүү дээ, тийм ээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Пенал Аян, хоёулын хавтан, хоёулын рэк. За дараагийн түлхүүр үг маань хууль гэсэн үг бай. Тэгэхээр энэ уламжлалтайгаар бас залгах юм байна агуулга нь. Мэдээж одоо манай Монгол бол хүн төрөлхтний түүхэнд маш их эрт дээр үед хууль цаазын бичиг гаргаж мөрдөж явсан. Дэлхийд дахинд тэрийг мөрдүүлж байсан юм ард түмэн. Тэгэхээр одоо бол та өнөө цагийн төрийн түвшээ хууль тогтоох хүн. Ер нь одоо тэр Чингисийн уламжилж ирсэн тэр их хууль цаазнаас манай энэ шинэ үндсэн хуулинд одоо мөн чанарын шингээд ороод ирсэн зүйл ер нь юу вэ нэ? За тэгэхэд бол би бас нэг сонирхолтой гэж бодвоогаас жишээ хэлье гэж бодож байна. Америкийн 100 долларын дэвсгэртэн дээр байдаг Бенджамин Франклин гэж хүн байдаг. Одоо энэ аянга зайлуулагч тэрийг бүтээсэн маш одоо тийм шинийг санаачлагч орчин үеигээр оюуны өмчийн одоо гэрчлэгээ хэдэн зуугаар нь эзэмшдэг хүн байсан. Тэгээ тэр хүн Англи Францаас Монголын тухай номыг 20 гаруй жил захиалж авчирсан байдаг. За мөн одоо 20 долларын дэвсгэртэн дээр байдаг Томас Джефферсон гэж Америкийн одоо тусгаар тогтнолын тунхаглалыг бичсэн эрхийн бүтээсэн хүн. Бас одоо энэ Чингис хааны тухай, Монголын тухай Беттис де ла Кро гэж хүний бичсэн ном. Нөгөөх нь болохоор Эдвард Гиббон гэж хоёр хүний бичсэн номыг олон жил захиалсан байдаг л да. За мөн одоо Джеймс Мэдисон Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулийн эхийг бичсэн. Энэ хүн бас энэ Чингис хааны тухай түүхийг судалж ирсэн байдаг л да. Тэгээд доктор судлаач Мегмарын Саруул Эрдэнэ багш бас тэр номных нь эхийг бас олон нийтэд бас захимаар хүргэж ирсэн. За энэ ямар учиртай юм бэ гэхээр жишээлбэл Америкийн анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны одоо гэргийн номын санд буюу одоо өөр ихэнд нь өөр их нэртэл байж л дээ. Бас тэр номнууд байсан. За тэгээ энэ номыг жишээлбэл одоо Томас Джефферсон ач охиныхоо 17 насны төрсөн өдрөөр нь бэлгэлж ирсэн. Дараа нь 19-р зууны ихэнх үед одоо Капитол буюу Америкийн төрийн ордон шатсан. Тэгэхэд тэр ном үлдсэн байдаг. Тэгээд тэр номыг одоо ер нь дахиад хэвлүүлье, дахиад түгээн дэлгэрүүлье гэдэг санаачлагыг тухайн үед Америкийн одоо үндэслэгч эцгүүд гаргаж ирсэн байдаг. Харамсалтай нь тэдгээрийн дараагаар тэр ном 1962 оны хүртэл одоо католикийн сүм хийдүүдэд хориотой ном, чөтгөрийн ном гэж хоригдсон байсан. Тэгээ 62 оноос хойш бол нээлттэй болсон л доо. За эдгээр номуудыг яагаад тэр Америкийг бүтээсэн эрхмүүд судлаад байсан юм бэ гэж. За дээрэс нь анхны Америкийн 50 мужаас 13 мужи улс бүрэгдийг сонгосон. Тэр үедээ төрийнхөөс үлдийг ер нь юугаар хийх үү гэж маргаан болоод тэгээд Америкийн Бенджамин Франклин нөгөө 100-ын дэвсгэртэн дээр байдаг нөхөр чинь цацагт хэрүүл шувууг сонгоё. Америкийн нутаг дээр биднийг өсөж өгөхөөс аварсан шувуу. Зарим нь болохоор бүрэгдийг сонгоё гэдэг. За ингээд олонхын саналаар бүрэгдийг сонгоод гарт нь яах вэ гэсэн алангуй ихийн домгийг бас сэтвэлсэн болтой гэж Жак Ведерфордгоо бичсэн байдаг. Ингээд нөгөө 5 сумны үлгэрээр 13 сумыг атгуулж нэг мужийг нэг сумаар төлөөлүүлж ингэж атгсан байдаг. За ингээд яагаад энэ бүх зүйлийг ярьж байгаа гэхээр 2005 оны 11 дугаар сарын 21-ний өдөр буюу яг өнөөдрөөс 20 жил 3 хоногийн өмнө Америкийн ерөнхийлөгч Жорж
W. Bush Монгол улсад айлчилсан анхны одоо Америкийн төрийн тэргүүн манай улсад айлчилсан түүх болсон л доо. Ингээд төрийн ордны их танхимд монголчуудад мэдлэгтэй Халангуй эхийн 5 сумны одоо домгийг ярьж мэдчилсэн. Энийг түүнд орчуулагч хийжсэн Христофер Этвудгой бас миний багш. Индианагийн их сургууль сурж байхдаа бас ярьж ирсэн л та. Тэгэхээр эндээс юу гэж хэлэх чинь гэхээр бид дандаа хүн төрөлхтнөөс одоо зээлдэд байсан хүмүүс биш. Бас өгсөн байна. Өөрөөр хэлбэл Америкийг байгуулахад манай улсаас өмнө хамгийн одоо урт хугацаанд хамгийн одоо бат бих оршин тогтнож исэн гүрэн юу байсан бэ гэж тэд нар судалсан байна. Тэгээ бүр дээр үеийн одоо Ром, Грек, Ром тийм ээ. За тэгээд Вавилончууд яасан ингээд одоо бүхэл эзэнт улсуудыг судалсан байна л да. За тэгээд Македони, Александрийн гүрэн улс ямар байсан гэж бүгдийг судалсан байна. Ингэж ингэсэн чинь 150 жилийн хугацаанд 1206-аас 1368 оныг хэлж байна л да. Оршин тогтносон гүрэн Чингисийн гүрэн байж, их Монгол гүрэн байж. Тэдний нууц юунд байсан гэхээр хуулинд байж. 1215 онд одоо Магна Харта гэж англичууд одоо эзэн хааныхаа эрхийг хязгаарлаж ирсэн. За тэрнээс өмнө одоо Эртний Ромд 12 хүснэгтийн одоо хууль гэж бол хууль байсан. Тэгээ энээс өөрөөр одоо энэ хуулийн талаарх ойлголт дутмаг байсан. Ягаад гэвэл дундад зууны үед бол одоо Фома Аквинскийн одоо татеизм буюу одоо их тийм хүн төрөлхтний хувь тавилан бурхан шийдэх бөгөөд бурханы үргийг гүйцэтгүүлэгч нь болох юм бол лам хуваргал санваартнууд сүм хийдүүд гэж үздэг байсан. Энэ харанхуй үед яаж хуулийн засаглал хүмүүсийн эрхтгч байдлыг хангав гэж. Одоо бараг 30 орчим сая км квадрат нутаг дэвсгэрийг 2 сая хүрэхгүй хүн амтай монголчууд яаж тэгж хянаж чадав гэж. Тэр энэ бүх зүйл ерөөсөө хууль байсан. Наран урхаас наран жаргах хүртэл Чингис хааны хууль үйлдэлжсэн бөгөөд хуулиудын зарчим нь энэрэнгүй байсан. Одоо ойрхон дорндод яаж тэгж инхийг тогтоосон бэ гэхээр Чингис хаанд хайртайдаа биш харин монголчуудын санал болгож исэн хуулийн зохицуулт тэр шудраг одоо зарчмыг одоо даган баясч даган дуурайж исэн учраас Монголд одоо татвараа төлж исэн. Солонгос улс гэтэл одоо Монгол 4 удаа татвар барих гэрээ байгуулж исэн, өргөж өгж исэн гэдэг ч юм уу те. Тэр энэ бүхнээс юу гэж ойлгож болох вэ гэхээр монголчуудын хувьд хууль гэдэг бол мөнх тэнгэрийн таалал бөгөөд мөнх хөх тэнгэр гэдэг бол сүр хүчийг итүүгэн газар их бол өршөөл журмыг бэлэгддэг байсан. Хууль чанга харгислахтай юм уу одоо засаглахтай биш. Нэгүсэл дүүрэн байсан. Үүнийг одоо Чингис хааны сургаалаас харж болно. Өгөөдөө өршөөлттэй учраас гэдэг ч гэдэм үү те. Тэгэхээр энэ бол Чингис хааны одоо нус төвчөн дээр хэлж байгаа үг. Тинхүү тэнгэр газраа итэлдэж би улсан эзэн болвоос гэдэг ч юм уу те. Өөрөөр хэлбэл арга билгийн энэ хоршил, хатуу зүйлийн хоёрын хоршил буюу төрийг засах ухаан нь хуулинд байжээ. Тэр хууль нь бол байгалийн хуулийг бас зөрчдөггүй байжээ. Байгалийн хуулийн эсрэг байгаагүй юм байна гэдгийг л харуулж байгаа. Тэр утгаараа бол хууль гэдэг бол аливаа юмны үндэс бөгөөд нийгмийг одоо хамгийн сайнаар зохион байгуулах нууц гэж боддог. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Яналайн, Гоёлын хавтан, Гоёлын рек. За дараагийн түлхүүр үг маань эрхчлөө гэж байна. Бас л холбогдох нэ. Тийм. Одоо энэ хуулийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж дааж мөрдөж чадах юм бол жинхэнэ эрхчлөө бий болно гэсэн санаа байна гэж би харж байна л та. Тийм. Одоо яг дахиад нөгөө уламжлалаа гэж ярихад бол 1253 онд одоо Планета Гарпины Монголд айлчлаад тэгээд тэр үед мөнх хааны орчин үеийн хэллэгээр бол одоо нэг юм үдшилэг маягийн юм болсон байгаа юм л да. Тэгээд тэн дээр христийн лам нар одоо ховргууд гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгээд исламын санвартнууд, бомбын шашныхан гэдэг шашны томоохон төлөөллүүд ирээд мөнх хаан асуулт асуудаг шүү дээ тийм ээ. Юу гэж асуудаг вэ гэхээр одоо энэ орчлон хорвогийн хувь тавилан одоо энэ хувь заяа тийм ээ хамгийн гэж одоо ерөнхий одоо гүн ухааны асуулт асуудаг. Тэгээ маргалцаар угаад аль нь ч дийлээгүй. Тэгээ мөнх хаан юу гэж хариулдаг вэ гэхээр мөнх хөх тэнгэр хүний одоо 10 хураг харилцан адилгүй урт богон заяадаг шиг хүний итгэл үнэмшлийг ч гэсэн бас ингэж өөрөөрөө хөрнө бүтээжээ гэж тэ. Тэгэхээр энэ нь бол одоо Чингисийн 9 өрөлхтөө өнчин хүүгийн цэцэлсэн шаштарч гэдэг юм уу. Ингээд нуус тавчааг харж байхад бол тэр өөлөн их Тэмүүжин хоёрын яриан дондор бүртүжин орж ирж одоо үндэслэл бүхий нотлохотой зүйл хэлж явах жишээний те. Тэгээд одоо бүртгэдэгчтэй одоо зэлмиг те чи юунд ч хүн одоо хувцаа ингээд тайлаад явчих баригдуул чи намайг барьж өгөх байсан гэж асуух нөгөөг нүгүйгүй би ингэх байсан дандаа нэг тийм
Өөрөөр хэлбэл удирдахчийн хүсэл зоригхоос илүүтэйгээр дэргэд байгаа хүмүүсийнхээ үгийг асар сайн сонсдог байсан. За тэгээд ерөнхийдөө бол монголчууд бол энэ хамгийн чухал зүйл бол итгэн бишрэх, өөрийн шашнаа хүлцэн шүтэх тэр эрх чөлөөг нь хүмүүст өгчсэн. Дараа нь худалдааны эрх чөлөө өгчсэн. Чөлөөт худалдааны эрх чөлөө торгоны зам тийм үү? Дараа нь эрхтэй эмэгтэй хүмүүсийн тэгш байдлыг тий хангаж ирсэн тий. Одоо шилбэл тэр борхол жанжинг суулгахтаа одоо эхнэр авч өгтөө хэлдэг шүү дээ тийм ээ. Чи бол ийм учраас гэдэг. Өөрөлдвөл 90 им хүн хоёр бол нэг тэрэгний нэг арлын одоо хоёр дугуй юм аа. Энэ бол улсын үндэс юм аа гэж Чингис хаан жижигхэн алаага бихи алалтун гэдэг огтоо сургаж явахдаа хэлж ирсэн үгнүүд ч гэсэн. Тэр үндсэндээ бол энэ монголчуудын нүүдэлчтэй амьдралын хэм маяг бол тэр чигээр эрхчлөө байдаг. Тэр эрхчлөөг нь хүндэтгэх замаар хүлээн зөвшөөрөх замаар энэ одоо оршин тогтнол явагдчихсан. Тэр ер нь бол монголчуудын нууц бол эрхчлөө. Мэдээж эртний грек ромын сонгодог соёл дээр бол одоо нөгөө нэг месчин боолын тулаан гэдэр гэл эрхчлөөг авахын тулд байдаг тийм үү. Тэгэхээр Монголд бол жишээлбэл дэлхийг эзэлсэн бааtruуд бол зөвхөн цалиа аваад одоо хөлсөөр ажил хийж исэн хүмүүс биш. Тэд бол үйл хэргийн талаа. Тухайлбал одоо 1211 оны үнэгэн давааны тулааны өмнө одоо хуралдаа хийгээд яагаад энэ одоо дайныг хийх гээд байгаа юм бэ гэдгээр 10 100 мянга төмтөр нь хилцүүлгүүд явуулж байгаа. Одоогийн хэллэгээр бол иргэний оролцоо бол их өндөр байжээ гэж ойлгохоор байгаа даа. Тэгэхээр үндсэндээ бол тэр хүмүүс эрхчлөө сонголтыг хийгээд тэр эрхчлөө сонголт хийснийхаа төлөө бол одоо үзэл санаагаа бол одоо тултал нь дайчилдаг байжээ, хүчээ өгдөг байжээ гэж харагдаж байгаа. За мэдээж орчин үеийн хэллэгээр бол бид бол эрхчлөөт арчилсан нийгэм, энэ одоо хүний эрхийг дээдэлсэн нийгэм. Тэр энэ хүний эрх эрхчлөө гэдэг бол хамгийн гайхамшигтай зүйл шүү дээ. Одоогоороо хүртэл 1963 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Мартин Лютер Кингийн хэлсэн 250 мянган хүний өмнө хэлсэн одоо надад мөрөөдөл бий гэдэг үг бол хүн төрөлхтөнд хамгийн мундаг хэлтгэл. Дараад нь Махатма Гандигийн хэлсэн үгс, дараад нь одоо Тереза ихийн хэлсэн үг ч гэдэм үү те. Ийм зүйл байгаад байгаа. Зүгээр монголчуудын хувьд бол цөөнхөн амттай монгол хэлээр дэлхий дээр 10 хүрхтэй үгтэй сая хүмүүс ярьж байгаа. Тэгэхээр нөгөө бидний соёл бол нөгөө цөөнхийн соёл болж харагдаад байгаа. Гэтэл одоо яаж юм гэхээр энэ соёлоо илүү их одоо энэ олон хэл ус үзэж байгаа залуу үе маань олон орны хэл дээр танилцуулах хэрэгтэй. Сая тэр одоо Physical Asia гэж одоо Азийн бие бэлтрийн өрсөлдөөнд монгол залуучууд ямар мундаг юм бэ? Цаана нь булчин ширмснээс гадна нэг оюун санааны төсвөр төвчээр их түүхийг байлдан дагуулж исэн өвөг дэцсэн удам түүний одоо ийм одоо ирч байна гэдгийг бол хүндрэлтэй харж штэ тэ. Яг үүнтэй адилхан бие бэлтрийнч байтугай оюун санааныч байтугай талбарт монгол залуучууд ямар эрэмгий ямар авхаалчтай байгаа нь харагдаад байна гэдэг бол энэ бол монголчууд бол үнэхээр бас нэг тийм эрхчлөөт хүмүүсийн удам юм байна л гэдгийг харуулж байгаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Яналайн, хоёулын хавтан, хоёулын рэк. За таны дараагийн сонгосон үг гэр бүл. Түрүүн бас та бас дурдлаа. Эрэгтэй эмэгтэй хүмүүсүүд эрэгтэйгш байжээ. Эрхчлөөтэй байжээ. Сайн дурын үндсэн дээр гэрэлдэг байжээ гэсэн үг шүү дээ, тийм үү? Тэгэхээр төрийн үндс нь бол гэр бүл юм а гэж үг байна. Тэгэхээр энэ гэр бүлийн үндс нь гэдэг юм эсэргээр өнөө үед бол эрхчлөөгөр дарагдаад байгаа юм шиг байна. Би илүү эрхчлөөтэй. Би одоо чөлөөтэй учраас яасан ч болно гэсэн ийм хандлага. Ялангуяа энэ сошиалар зүйлүүд ингээд халаад байгаа янз бүрийн одоо гэр бүлийн асуудлууд, маргаануудыг яхад бол зарим хүмүүсүүд хэлээд байна. Эрхчлөө хэтэрчиж гэж яриад шиг. Тэгэхээр энэний уялдаа юу вэ? Рашид ад-Дины одоо судрын чуулган дээр гардаг нэг өгүүлбэр байдаг. Эртний персүүдийг эс тооцвол монголчууд шиг өвөг дээцийн удам судрыг судалдаг гэр бүлэн нандиндаг үндэстэн дэлхий дээр байхгүй гэж. За тухайлбал одоо ингээл нуус төвчөө хэлдэг шүү дээ. Чингис хааны язгуурн те Бүртчин Гоомарл хоёр тэнгис талаа гатлан ирж онон мөрний их бурхан халдуун нутаглаж Батчихан хэмээх нэгэн хөвөө төрүүллээ. Батчиханы хүү тамаачагийн уужин бурлаг саль ачаагүй ихнүүд ингээл явдаг үстэй. Тэгээ 20 эд хүү дээр нь Тэмүүжин орж ирдэг тийм үү. За Тэмүүжин буюу Чингис ханаас хойшоо дахиад 30-аад лэгдэн утгатгаан хүртэл ингээд одоо удам судар нь орж ирдэг. Тэр ер нь бол энэ Монголд бол зөвхөн эрэгтэй талын одоо яруу алдрыг одоо бахархахаас гадна эмэгтэй хүмүүсийн тэр гайхамшигтай ухааныг ч гэсэн бас одоо алангой ихийн домгоос өсвөлээд
оюунтай төрсөн өөлөн их он мөрнийг өгсөн уруудаж ойдолтой илийг огшуулан өмсөж олирс майлыг түүн явж гэж те оюунтай хүүгүүдийн тэжээн өсгөө гэж байдаг үсттэй. Тэгэл түүнээс хойш одоо Монгол тэр одоо Монгол гэр бүлд эмэгтэй хүмүүсийн эзлэх оюун санааны хүч чадал хийгээд одоо тэр туг сүлдээ алдж хахад өөлөн их туга барьж мордоол тайчуудыг буцаах гал те. Ингээл одоо тогтоодог шүү дээ те. Тэгэхээр ингээд юу гэдэмдээ эрэгтэй эмэгтэй хоёр хүний нийгэмдэх үүрэг бол ижлэвтер байсан байна. Тэгээ үүнийг бол одоо маш тодорхой дүгэнд харуулдаг. Тэгэхээр Монгол гэр бүлийн энэ одоо соёл ёс гэхээр одоо ер нь ингээд манай жишээлбэл одоо гэр бүлээр төсөөлөхөд манай эмээ ороо болгон одоо 8 дугаар богдож авцсандаа мотогтын сургаалыг ороо болгон уншдаг гэсэн. Манай эмээгийн ихч сугар гэж юм яа. Манай эмээ гомбын санилэг гэж юм. Ороо болгон алгасахгүй уншдаг гэсэн. Одоо ингээд би танд одоо үе үеийн Монголын богдуудын лүндэн сургаалуудыг цээжээр уншиж чадна. Яагаад тэгэхээр манай эмээ ороо болгон уншижсэн. А манай ээж цэвэн дөрж гэдэг хүн. Ороо болгон надад үлгэр ярьж байдаг гэсэн. Ээж аав хоёр ээж дээр нь ээлжлээд тусаад намарчихна шүү дээ. Тэгэхэд энэ эмэгтэй хүмүүс бол ерөөсөө нөгөө еврей ээжүүд гэдэг шиг тэр оюун санааны одоо тэр савыг авч явж байт юм байна гэж. Одоо би өөрөө ч хийжлээгүй. Зүгээр л нэг латин үг гэдэг л да интимима гэж. Ухамсарт угаасаа ягдсан мэдлэг. Тэр шиг манай эмээ багад байнгын уншижсэн учраас би тэр өөрийн мэдлэг үчи хэлсэн. Том болоод одоо оюун орж агаад ухамсартаа болоод өө эн чинь ийм утгатай юм байна гэж хожуу мэдсэн. Одоо жишээлбэл ингээд зүү докторч ажиллагдсан те одоо 8 дугаар жавсандаа мутгтын сургаал байна шүү дээ тийм үү. За өмсөн амлан болтгоо суудан орнгоос бууж ирсэн баруун газрын далаалаа масралтай банчин богдоос өндөгтэй 75 макалын дуртай 1000 мм төмөр сонортой хонсон байцаадаа гэдээ явдаг байхгүй. Очир дээр лам ингээм халахын 4 аймаг шавд долон хошоо өвөр 40 сар залагдаж ирсэн билээ гэд. За ингээд баг 20 минут уншина. Гэтэ энийг би өөрөө шийдлээгүй. Манай эмээ уншсаргаад би дэрэгдэн зэглэлчгч шít те. Тэр яг энийг ингээд уншсан чинь сүүлд тэр хэрмэлжүүдээс хүчрхэг Израиль гэдэг номыг уншсан чи ерөөсөө тэр Израильд бол ээж нар те ямар өндөр үнцэнтэй хүүхдүүдээ ингэж таниулан мэдүүлдэг байсан юм бэ те. За тэр сорхтоны бэхий хатны тэр өөлний тэр хонгороод аймаг тэр олхонуудын хийдэг байсан ажил те. Тэр энэ юу гэсэн үг вэ гэхээр тэр эрчүүд бол тэр нэг баатарлаг бие бэлдэр дайн тулаа ан өрөөнд хийх тэр одоо тэр эрч чадлыг нь эцгээсээ буюу тэр мөнх тэнгэрээс авдаг байсан бол итүүгэн газрын тэр өршөөлөөр буюу ээжээсээ тэр оюун санааны суу бэлгийг авдаг байжээ. А тэгжээж гэр бүлийн оюун санаа ингэж хоёр талаас бүрдэл болдог байсан. Одоо ингээд хаан хүний 35 эрдэм гэлдэг гингүүтийн өршөөл журам гэдэг үг маш өндөр орон зайг эзэлж байгаа юм. Тэгэхээр ер нь бол гэр бүл гэдэг бол зүгээр одоо эрэгтэй эмэгтэй хоёр хүн гэрэлсэн суусан хамтын амьдрал гэхээс илүүтэйгээр тодорхой үзэл санаан дээр нэг байж, тодорхой үнэт зүйл нэг байж, тодорхой бэрхшээлийг даван туулах сэтгэлийн хат нэг байж, ингээд улмаар түүний дараа одоо үр хүүхдүүдээ өсгөх, хүмүүжүүлэх, хатуужилтай байлгах, эрсдлийг даван туулах сэтгэлгээтэй бие даасан оюун бодолтой байхад бас нөлөөлж байгаа. Жишээлбэл одоо өөлөө их 4 хүү өргөж авдаг шүү дээ. Тэгээ өдөр үзэх, нүд шүн сонсох чих болог гэлтэй. Тэгээ ер нь бол ингээд үг болгонд дандаа юм одоо сургаалууд байжээ гэж. Тэгэхээр би бол одоо өвөө эмээгээс л одоо ухаан суужл байна гэж боддог л доо. Яг тэгэхээр бидний аав ээжүүд би ч айлын анхны хүүхэд. Тэгэл өвөө дээр 8 сартаа өвөө эмээ дээр аваачаал хоёр талынхаа өвөө эмээ дээр л ингээд сэлгээл явж яадаг. Тэнгүүт одоо тэр хүмүүсийн чинь одоо тэр амьдралд хандах хандлага гэдэг чинь биднийг хүмүүжүүлдэг юм байна гэж. Тэгэхээр гэр бүл гэдэг нь зөвхөн эхнэр нөхөр хоёрт тийм биш. Тэр гэр бүлийг үүсгэсэн тэр өвөө эмээнэр тэр хүмүүсийн соёл ах бахархал ондоошил нутаг. Тэгээд тэр эхнэр нөхөр хоёр хийгээд тэр хоёрын дундаас гарч ирж байгаа тэр үр хүүхэд тэгээ эн чинь ингээд багада 3 магадгүй 4 үеийн хоршлоор гэр бүл бий болж байна. За ингээд бүл одоо манай өвөөгийн ах дөнгөт гэж хүн манай өвөг багад нь хэлж ирсэн. Бөөс болдвол бүх цэжээр нь хуваах, хуурс болдвол хаа гуяар нь хуваах бүлэнцрүүд гэж. Тэр ерөөлөл өчүүхэн жижиг юм аач гэсэн хоорондоо хуваалцаж, жаргал зовлонгооч гэсэн хоорондоо хуваалцаж явах хүмүүс шүү. Тийм учраас одоо бүлээ мэднэ гэдэг бол маш чухал гэж боддог. Тэгэхээр гэр бүлийн үнд зүйл гэдэг бол нэг тийм одоо хуучин цагт бол өвөө эмээгийн аман яриа үлгэр домог дээр тулгуурлаж ирсэн. Одоо харин шинжлэх ухааны технологи янз бүрийн хөгжсөн юм элбэг болцсон учраас бол аль болохоор бичиж тэмдэглэж өвгдөө цэхэн тэр залуунаас тэр эмийг одоо сайхан мэдэж авч ивэл зүгээр юм шиг байгаа юм.
Тэр энэ улс гэдэг чинь ингээ гэр бүлээс эхэлж байгаа учраас энэ гэр бүл гэдэг ойлголт бүл тийм үү? Энэ ойлголт чинь ингээд илүү их бат бих байх тусмаа л илүү одоо тухайн улс орны үнэт зүйл бих байх юм болов уу гэж би боддог шүү дээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Пеналайн, Гоёлын хавтан, Гоёлын рэк. За хамгийн сүүлийн үг маань зарчим гэсэн төлхөр үг байна. Бараг одоо та өмнөх 5 үгээрээ энэ зарчмын тухай юм ерөнхийдөө бүгдийг бацаад ярьчих шиг боллоо. Тэгэхээр мэдээж одоо хүн болгол мэднэ л дээ. Өвөг дээдсээ шүтэх ёстой, эх орноо хайрлах ёстой, тийм ээ? Хуулиан дээдлэх ёстой. Гэр бүлээ хайрлах ёстой гэдэг ингээд мэддэг юм мөртлөө дандаа сөргөөрөө явдаг. Тийм учраас энэ одоо мэдээд байгаа юм аа баримталж явах. Зарчим чухам юу байх хэвээр хамгийн түрүүнд. Аль одоо хөвөрх утасны үзүүрэн чухам юу юм бэ? Тий. Миний бодлоор энэ хандлагаас эхэлнэ гэж боддог. Жишээлбэл одоо еврейчүүд бол жүүдүүд бол еврей хүндээ их орон гэж үг хэлдэг. Яг нутаггүй холн одоо 1000 жил явцсан хүмүүс шүү дээ. Одоо та бид хоёр бие биендээ их орон болж байна л гэсэн. Монголчууд бол яаж яах гэхээр бие биенийгээ өрсөлдөгч гэж их хардаг. Болжээ гэж би хэлж байгаа шүү дээ. Гиснээс биш бид бол зарчимтай байсан ард түмэн юм аа. Дэлхийг эзлэн дэглэм журмыг тогтоон, суу алдран, цуураатуулна гэдэг бол зүгээр нэг хэсэг бүлэг зарчимгүй нөхдүүдийн хийх ажил огт биш. Одоо цаг барих, хоорондоо хоршиж ажиллах, орчин үеийн хэлээр багийн тоглолт хийх, нэг нэгнийгээ хүлээн зөвшөөрөх, ялагдсан болвол ясныгаа одоо хүндэтгээд дэглэм журмын цааш нь дэмжиж явах ч гэдэм үү те. Энэ бүх зүйл бол асар өндөр зарчим буюу одоо англи хэлээр принципл гэж тийм ээ. Ийм зүйл байжээ гэж. За тэгээд энэ зарчим гэдэг зүйл маань бол нэгхэн биш маш олон хэмжээст. Энэ бол ингээд оюун санааны ондоошлын зарчим гэж байна. Оюун санааны хувьд бол юу ч болж ирсэн би их нутаг Монгол улсынхан төлөө байна. Тийм биз? Одоо бид нар ч үндэстэй улс шүү дээ. Би цагаачдын орн биш байхгүй юу? Юу ч болж ирсэн хамгийн том эрх ашиг язгуур ирмэлзэл бол Монголын төлөө байна гэдэг бол энэ бол зарчим. Өөрөөр хэлбэл эрх ашигын ирэмб гэдэг чинь тэр зарчмыг татдаг чанаас ховийн эрх ашигыг хамгийн ихэнд тавьчих юм бол энэ бол зарчимгүй үйлдэл юм аа. Би 2017 онд Монгол зарчим гэж ном бичиж хэвлүүлж гаргаж ирсэн. Тэр утгаараа би зарчим гэдэг үгийг бичсэн. Тэгээд тэр монголчууд за андгартан буй за гэж. Энэ бол монголчууд зарчимтай ард түмэн гэсэн үг. Тэгэхээр энэ бол нэгдүгээр оюун санааны дархлаа. За тэгээд цаашлаад хэлэх юм бол энэ цахилга баттай бас холбогдож байгаа. Цахилга баттай. Нэг талаасаа ингээд эрхчлөө гэж байгаа боловч нөгөө талд нь үүрэг хариуцлага гэдэг зүйл байна. Энэ хоёр хосолж иж энэ зарчим тогтноо гэж ойлгодог. Тэр утгаараа бол бид нар энэ зарчмаа эвдэх юм бол тухайн улс үндэсний нүдэнд үл үзэгдэх тэр одоо бүхэлж дархалж яадаг тэр хамт тоон үн нурна гэсэн санаа. Тэр утгаараа гэрээр ясмод гэж байдаг шүү дээ тийм ээ. Яг л одоо хамт тоон үн багна гэдэг энэ зүйл бол бидний зарчим. Тэр гэрд байгаа туурга, бүслүүр энэ бүх зүйл бол нөгөө соёл нь, нөгөө нэг дуу, хуур, бүжиг тийм ээ, язгуур урлагийн зүйлс гэдэг маш олон зүйл. Тэгээд тэр гал голомт нь бол одоо монголчуудын амьд халуун итгэл үнэмшлийгээ түүнээс гарч байгаа утаа нь бол дээшээгээ оргилж байгаа, асгаж байгаа утаа нь бол ер нь бол бусдад харагдаж байгаа тэр нэг эзэнтэй айл байна, хүнтэй айл байна гэдэг л мэдрэмжүүд тийм ээ. Тэр гэдэг шиг яг тэр монгол гэрийн яс мод гэдэг шиг яг тэр багна гэдэг шиг биднийг өөрсдийг маань ингээд монгол хүн гэдгийг мэдрүүлж яадаг, бахархуулж яадаг, үн цэнийг одоо авч яадаг. Сая одоо шилбэл тэр манай Мишель гэдэг охин Казахстанд их том тэмцээнд төрүүллээ шүү дээ. Өөрөө дуу зохиогоо дууллаа шүү дээ. Тэр зохиосон дууных нь аялгауг нь сонсоод тэр дунд явж байгаа уртын дууны шуранхааг нь сонсоод тэгээд тэр одоо шүлгийг сонсоод би бол үнэхээр их одоо огшиж бахархлаа л тий. Тэгэхээр гэдэг шиг ингээд яг монгол хүн Монголынхон одоо тэрний бахархлыг тийсэн үйлдэлийг хийхээр л одоо бид нар ингээд нэг бахархаж байна. 2008 онд Олимпийн аврагтай болж ирсэн мөч ямар байсан. Тэгээд сая одоо бас тэр манай Сэндбаатар яаж байна тий. Манай оюун ухааны салбарт залуучууд маань ямар өндөр гайхамшигтай багтан амжилт гаргаж байна тий. За энэ бол нэг тэр хүмүүс дээш хүн амтай улс орнуудад бол нэг анзаарахдаггүй ч магадгүй. Бидэнд бол энэ өөр. Бид бол нэг одоо хайрлаж нандагнаж байх ёстой л гэж боддог. Тэгээд төгсгөлд нь хэлэхэд бол монгол зарчим бол ерөөсөө монгол хүнээс эхэлдэг. Гэтэл монгол хүний чинь монгол хүн болгож байгаа зүйл бол
бидний газар нутаг, их түүх, энэ уламжлал соёл, бахархал үүн дээр байгаа асар том ирээдүйн ирмэлзлийг боддог. Ирмэлзэлгүй байх юм бол бид бас дорхно мөхөн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ одоо 3 сая 500 мянган би ийм Монголиа дээрээс өдөр болгон хардیں۔ Монголчуудын хүн амыг те 3 сая 500 дээр өсөж байна. мянга явж байгаа те. Дээрээс нь гадаад амны тооцоолоор нэг 208-аас 220 орчим мянган монголчууд хэлийн чандад байж байна. Дээрээс нь манай эсхийд ургахтан, Монголд ургахтан, Монголоо гэсэн сэтгэлгээтэй одоо өөр Монголд байна, Шинжаан Монголд байна, Цагаан Монгол, Цусны Монголд байна, хоошоо Хайлмаг, Тува, Борой тэгээд дээрээс нь одоо Афганистанд Хазара Монгол гэдэг ингээд олон газрын монголчууд байдаг. Тэгээ бүгдээрээ л Монгол улсынхаа энэ гол галамт руу сүүнийхэн дэжиг өргөдөг. Тийм учраас бол энэ одоо би нэг хактар тийм Пам Монгол, Пакс Монголика гэж ярьж байгаа даа биш. Би соёлын хувьд улам л эжисэж явах хэрэгтэй. Соёлын хувьд би бинийгаа нандинаж хайрлаж явах хэрэгтэй. Монгол хүн байгаа газар болгонд би бинийгаа дэмжиж явах хэрэгтэй. Тэгэхээр одоо нөгөө монгол хүн би биентэйгээ арцалдаж, монгол хүн би биенийгаа өвөөсгөж, үдсэн ядаж те бусдын орны санаатаа санамсаргүй, бас бусдын эрх ашигт нөлөөсөн байдлаар монгол хүнээ муутгаж болохгүй гэж боддог. Тэр утгаараа энэ бол бидний хувьд хамгийн том зарчим юм байна. Өөр хүүхэдтэй үлдээж, өвлүүлж өгөх хамгийн нандин итгэл үнэмшил бол Монголоо гэсэн сэтгэл юм байна. Энэ бол бидний юугаарч үнэлж, бас солиж болшгүй, гээж орхиж болшгүй зарчим юм байна л гэж боддог. За баярлалаа. За баярлалаа. Маш сайхан яриа боллоо. За баярлалаа. Тэгээд үнэхээр одоо энэ Монгол гэх онцлог Монголын төлөө гэх сэтгэлийг огшоож бас энийг одоо сансар окторгууд хүртэл хөтөлж дөтөлж очих төр зарчмыг ярьж өгсөн танд баярлалаа. За Монгол мөрөөдөл биелэх болтгоо. За баярлалаа. Тэгээд Монгол хүчгээ сайхан бичиж байгаарай гэж. Тэгээд одоо хэд телевиз үзэж байгаа, дэлгэцийг одоо шинтэн сонирхож байгаа ялангуяа залуус дүүнэртээ хандаж хэлэхэд үндэсний Монгол бичиг их хэл соёлын манд дархлаа болсон босоо Монгол хүчгээ өдөр болгон одоо уншиж байгаарай, бичиж байгаарай. Энэ бол хийсвэр зүйл бол огтоос биш. Тэгээ Монгол хүчгээр ер нь өдөрт нэг нүүр хуулан бичлэг хийхэд бол тэр өдрийн хямар сэргэн. Энэ бол хийсвэр зүйл огтоос биш. Би өдөрт заавал 1-2 нүүр одоо заавал өдрийн тэмдэглэлээ монгол хүчээр бичдэг. Энэ бол хизээч таны дотор байгаа эрчим хүчийг, таны дотор байгаа тэр одоо эрчмийн хүрдийг чинь бол одоо яана дэмжнэ тий. Би одоо ингээд Америкт гадаадад 2 жил сургууль төгссөн хүн шүү дээ. Тэгээд одоо аль болохоор гадагшаа соёл гэдэг хас илүүтэйгээр илүү дотгошоогоо чимэлдэг. Энэ ч утгаараа бол ер нь аль болохоор ярианы үг хэллэхэндээ шаардлагатай бол гадаад үг хэрэглэхгүй байхыг. Гадаад үг яриандаа хэрэглэхтэйг имзэглэж заавал ард нь монголоор тодтгол бүхий ярьдаг байхгүй. Тэрээс хамгийн том их хурамч анхны үйлдэл бол их хэл соёлын дархлаа бөгөөд монгол бичгээ эзэмших нь эрхэм дүүнэрийн маань үүрэг юм шүү гэдгийг бас одоо онцгойлон хэлмээр байна. За баярлалаа. За баярлалаа. За их хүмүүстэй манай түлхүүр үг нэвтрүүлэгт улсын их хурлын гишүүн Эрдэнэ болд оролцлоо. Дараагийн нэвтрүүлгүүртэл баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Яна Лайн, Хоёлын хавтан, Хоёлын рэк.